За сайн байцгаана уу? Өнөөдрийнхээ хичээлээр далд ухамсарын талаар мэдээлэл хүргэе. За бидний тархийг ухамсар болон далд ухамсар гэж хоёр ангилж байгаа. За далд ухамсар гэдэг маань бидний миний өмнөх хичээл дээр хэлсэнчлэн 92-оос 96%-ийг далд ухамсар биднийг удирдах байдаг. Тэгэх юм бол үлдсэн цөөнх буюу үлдсэн 4-6%-ийг л бид нарын ухамсар удирдах байдаг. Тийм болохоор бид нар далд ухамсартайгаа харьцаж сурах юм бол далд ухамсартай зөв програмаа суулгаж чадах юм бол бид нар амьдралаа зөвөр удирдах юм боломжтой болно. За далд ухамсарыг бол бид нар ашиглаж мөрөөдөлтөд хүрэх боломжтой байдаг. Яагаад гэвэл би түрүүнд хэлсэнчлэн далд ухамсар бид нарыг 92-оос 96% удирдах байдаг учраас биднийг далд ухамсар маань удирдах байдаг учраас бид нар далд ухамсартай зөв програм суулгах тэгээд суулгах хэрэгтэй болж ирдэг гэсэн үг. За тэгэх юм бол далд ухамсар маань бид нарын бага балчир байхаас хэцүүлээд далд ухамсарт маш олон програмууд бол сууж ирдэг. Ялангуяа бид нарын хүүхэд байх үе буюу балчир наснд бол маш их мэдээллүүд бол бид нарын далд ухамсарт маш гүн сууж өгдөг. Түүнээс гадна бид нарын гаргаж байгаа мэдрэмжүүд буюу эмоцууд хүртэл далд ухамсарт хадгалагдаж үлддэг. Бид нар зарим зүйлийг ярьдаг л да. Тухайн үеийг тэгсэн байхаа би ер нь тэрийг сайн санахгүй байна. Би мартсан байна гэж ярьдаг. Тэгвэл бид нар ухамсархуйн төвшөнд л түүнийг мартсан байж болох боловч бид нарын далд ухамсарт бол тухайн зүйл маань, тухайн мэдрэмж маань, тухайн түүх маань бичээстэй байдаг байх нэ. Тэгэхээр далд ухамсарт бид нарын альва мэдээлэл програмууд маань бүгд хоримтлагдаад сууж байдаг. Тэгэхээр далд ухамсарт тэр сууж байгаа тэр програмыг бодол бид нар зөв програм суулгах тэгээд хуучин буруу програмыг бол бас арилгах юм хэрэгцээ шаардлага бол гардаг. За тухайлах юм бол айдас. За айдас гэх юм бол тухайн зүйлээс айсан айдас маань ямар нэгэн байдлаар тухайн хүнд маань өмнө тохиолдсон ч юм уу байдаг. Тухайлбал зарим тохиолдолд бол эхийн хөвлөд байх үед хүртэл тухайн хүнд маань айдас гэдэг зүйл бол төрөөд далд ухамсарт нь бичигдсэн байдаг. Тэгэх юм бол бид нар түүнийг яаж арилгах вэ гэсэн асуудал гарч ирнэ. За үүний тулд бид нар сэтгэл судлалын эмчилгээнүүдээр сэтгэл заслын эмчилгээнүүдээр бол арилгадаг байгаа. Тухайлх юм бол ховсын эмчилгээ маань далд ухамсартаа маш сайн холбогдож өгдөг. Ерөнхийдөө бол далд ухамсарын түвшинд хийгдэж өгдөг ийм эмчилгээ байгаа. Тэгэхээр бид нар энэ далд ухамсарт өөрсдийнхөө мөрөөдөд байгаа, өөрсдийнхөө хүсээд байгаа, өөрсдийнхөө баримтлах гээд байгаа зарчмыг бүгдийг нь далд ухамсарт суулгачих юм бол бид нар далд ухамсараа өөрийнхөө хүснээр удирдах боломжтой байдаг. За зарим хүмүүс маань ингэж ярьдаг л да. За би яг ингэхгүй тэхгүй гэсэн ийм амлалт өөртөө өгдөг хэрнээ ингэхгүй тэхгүй гэсэн шийдвэрийг гаргадаг хэрнээ тухайн үедээ би яг тэрийг хийж чадахгүй байна. Би яг тэрийг мэдчихсэн мөртлөө би дахиад тэрийг хийгээд байна. Дахин би тэр үйлдэлээ алдаагаа давтаад байна гэд хүмүүс ярьдаг. Энэ болохоор яалчгүй далд ухамсарын түвшинд хийгддэг зүйл байдаг. Хэрвээ та тухайн алдаагаа дахин давтаад байгаа бол өөрийн мэдлгүй тухайн зүйлийг хийгээд байгаа бол энэ таны далд ухамсарт бичигдсэн байна гэсэн. Тэгэхээр далд ухамсарт бичигдсэн байгаа зүйлийг бид нар арилгах хэрэгтэй болно. Үүний тулд бид нар хамгийн ихний ашигладаг арга маань болохоор affirmation гэж ярьж байгаа буюу батламж өгс гэж байгаа. Үүний тусламжтайгаар бид нар далд ухамсартай альва шинэ мэдээллийг суулгаж өгдөг гэсэн үг. За тухайлх юм бол та за юу ч гэж болно та жишээлбэл өөрийгөө тархан гэж далд ухамсартаа юу нэтгүүлсэн гэж багаасаа та маш олон хүнээс ямар бондгорын ямар юу гэдгийг ямар тарганы ямар том биетэй ингэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүдийг та айгүй олон удаа сонссон бол таны далд ухамсар за би ер нь тарган юм байна гэсэн ойлголтыг бичиж авснаар та тарган хിവэрэл байна гэсэн. За тэгвэл та турахын тулд яах вэ гэхээр affirmation буюу батламж өгсийг байнга маш олон давтамжтайгаар хэлнэ.
Тэр үед яадаг вэ гэхээр тархин дээр бас фильтрүүд байдаг. Далд ухамсарын одоо наанан гэсэн фильтрүүд байдаг. Тэр фильтр маань таныг маш олон удаа маш олон давтамжтайгаар хэлэх үед тэр фильтрийн шүүлтүүрийг даваад шууд далд ухамсар руу нэвтэрч ордог гэсэн. Тэгэхээр та маш олон удаа давтаж хэлнэ гэсэн. Жишээлх юм бол саяных жишээн дээр би бол туранхай, би ер нь өдрөөс өдөрт турж байна. Би маш их турсан байна гэд өөрийгөө ялангуяа толинд харах үед хоёр нүд рүүгээ ихцэлж харж агаад би ер нь туранхай болсон байна. Би шүвийсэн байна. Би өдрөөс өдөр жин хаяад байна. Би ер нь маш их турж байна гэдэг энэ мэдээллийг батламж үгсийг маш олон удаа хэлнэ гэсэн. Ингэснээрээ таны даалт ухамсар руу тэр мэдээлэл очно гэсэн. Тэгтээ өдөр болгон хэлнэ. Нэг өдөр хэлээд нэг өдөр хэлэхгүй, нэг өдөр хэлээд нэг өдөр хэлэхгүй тэгснээ за угаасаа худлаа юм байна. Угаасаа би ингээд нөгөө яаж болохгүй ингээд дутуу хэлээд дутуугийн комплекс гаргаад байж болохгүй гэсэн. Өдөр болгон сарын туршид 30 хоногийн туршид өдөр болгон би туранхай би аз жаргалтай байна эмэгтэй гих мэтчлэн та тархиндаа даалт ухамсартаа ямар шин програм суулгамаар байна тэр мэдээллийг өдөр болгон хэлнэ гэсэн. За ойлгомжтой тий. Ерөөсөө би тарган гэж хэлэхгүй. За тэгээ хоёр дахь зүйл маань бидний даалт ухамсар бол бодит хуурамчийг ерөөсөө ялгадаггүй байгаа. Тэгэхээр ялгадаггүй. Гурав дахь бидний даалт ухамсар маань үгүйсгсэн өгүүлбэрийг ерөөсөө ойлгодоггүй гэсэн. Ерөөсөө үгүйсгсэн өгүүлбэр бидний даалт ухамсарт байхгүй гэж ойлгоход болно гэсэн. За тухайлах юм бол би таргалахгүй гэж хэлээд байх юм бол тархич нь ер нь таргалах гэдэг үгийг л хүлээж авна уу гэхээс биш таргалахгүй гэдгийг ойлгохгүй. Тэгэхээр та тарган гэдэг үгний эсэргээр нь хэлжиж таныг тэр даалт ухамсар чинь ойлгоно. Ерөнхийдөө даалт ухамсар маань бидний нэг 3 настай хүүхдийн тархитай яг адилхан гэж бодчих хэрэгтэй. Яг л маш энгийнээр ойлгоно. Тэгэхээр би таргалахгүй гэж хэлээд байх хэрэггүй. Би туранхай л гэж хэлэх хэрэгтэй. Ер нь одоо үгүйсгсэн өгүүлбэрийг бол бидний даалт ухамсар ойлгодоггүй. Хоёрдугаарт гэх юм бол даалт ухамсар маань бодит болж байгаа зүйлийг бол ялгадаггүй гэсэн юм шин чанартай байдаг. За энийг л бид нэр ашиглаад даалт ухамсартай шин программыг суулгах хэрэгтэй болно. За хоёрдугаар зүйл нь болохоор мэдрэмж. За зарим хүмүүс ярьдаг би хүүхэд байхдаа айгүй одоо цовоос сэргэлэн ийм аз жаргалтай айгүй тийм инээ цалгсан тийм мишээсэн ийм хүүхэд байлаа. Харин одоо би ерөөсөө тэр мэдрэмжүүд маань байхгүй болсон байна. Би их даруухан болсон байна гэж хүмүүс ярьдаг. Тэгвэл тэр мэдрэмжүүд чинь тэр тухайн үедээ байсан мэдрэмжүүд чинь таны даалт ухамсарт бичээстэй байгаа. Тэгэхээр та тэр мэдрэмжүүдийг сэргээх нь бол чухал байдаг. За тэгээ дараагийн анхаарах зүйл маань даалт ухамсарт бичигдсэн буруу програм одоо сөрөг программыг бясалгал маш сайн арилгадаг. Тэгэхээр та өдөр алган бясалгал хийх хэрэгтэй. Тэгээд тэр даалт ухамсарт бичигдсэн зуршлыг ерөнхийдөө 90 хоног давтахгүй байхад таны тэр зуршил чинь одоо мартагдаж эхэлнэ гэсэн. Тэгэхээр шинэ программыг суулгахын тулд өөртөө хэрэгтэй гэсэн зүйлээ суулгахын тулд дахин давтах нь хуучин арилгах гэдэг алга болох гэдэг тэр программыг аль болох давтахгүй байх нь. Энэ зарчмаар бид нар одоо даалт ухамсартай шинэ программыг суулгадаг байх нь. Даалт ухамсар бол маш хүчтэй. Даалт ухамсарыг өдөрдөө сурчих юм бол бид нар өөрсдийнхөө амьдралыг өөрсдийнхөө гартаа авлаа л гэсэн. Тэгэхээр даалт ухамсар бол маш хүчтэй. Даалт ухамсар яаж ажилдгийг, даалт ухамсартай шинэ мэдээллийг яаж оруулахын, яаж кодлохын, яаж шинэ програм суулгахын, хуучин программыг яаж даалт ухамсараас арилгахын гэдэг зүйлүүдийг маш сайн мэдээд авчих юм бол бид нар бол өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гартаа авлаа л гэсэн үг. За миний өнгөрсөн одоо видеонууд дээр би та нартай даалт ухамсарыг ашиглаад хэрхэн мөрөөдөлтөд хүрэх вэ? 1 2 гэсэн видеонуудыг орсон байгаа. Мөн даалт ухамсартай эрг сөрөг програм яаж суудаг вэ гэдэг талаар видеонуудыг бас YouTube сувганд оруулсан байгаа. За мөн одоо миний даалт ухамсартай ажиллах хувь хүний хөгжлийн сургалт маань 30 хоногийн сургалт буюу 1 сарын сургалт маань Facebook-ийн хаалттай групп дээр
онлайн хэлбэрээр явагддаг. Тийм учраас та нар маань одоо далд ухамсартаа яаж ажиллах уу, ямар даалгавар авах уу, өдрөө болгон яаж бясалгал хийх үү гэд сонирхож явах юм бол одоо манай коммент бичээд манай Facebook групп хаягийн маань линкийг нь аваад тэгээд хичээл дээр бас бүртгүүлээрэ. Тэгээ маш олон хүмүүс маань үр дүн гаргаад байгаа. Маш олон хүмүүс маань 40 хүртлээр энийг мэдэхгүй явсан байна. Маш их баярлалаа, маш их талархлаа гэд маш олон одоо эерэг комментуудыг бол авж байгаа. Тэгэхээр өнөөдөр саруулт, өнөөдөр батад, өнөөдөр туяад гарч байгаа үр дүн тань дээр ч гэсэн гарнаа. Тийм учраас танаас одоо 100% хичээл зүтгэл шаардна, оролдлого шаардлагатай болно. Тийм учраас далд ухамсарыг маш сайн ойлгож, далд ухамсарын төвшөнд ямар дасгалуудыг хийх үү гэдэг талаар одоо дэлгэрэнгүй судлахыг хүсэх юм бол манай 1 сарын сургалтанд хамрагдаарай. Та дуртай үедээ, дуртай цагтаа үзэх боломжтой. Тэгээ манай хичээл маань 90 хоногийн туршид хадгалагддаг юм байгаа. Тэгэхээр даалгавруудаа өдрө болгон хийх боломжтой. Мөн бясалгалыг одоо нөгөө гайдтай буюу өдөртөгч багштай юм бясалгал бас хийн. Тэгээ бясалгалыг бас одоо манайхан 1-2 удаа хийгээд л орхичдаг. Тэгэл тухайн үедээ гоё болж исэн. Тэгэл тиймэрл юм байна лээ гээл явж идэг. Ер нь бол альва зүйлийг тууштай өдөр болгон тасалдуулахгүй хийж ижил бид нар маш сайн эерэг үр дүнд хүрдэг гэдгийг одоо ойлгох нь чухал. Тэгээд бидний далд ухамсар гэсэн давтамжийн хүчээр далд ухамсар дадал бий болдог гэдгийг сайн санаж яваарэ. Тэгээд асуух зүйлүүд байх юм бол манай YouTube сувганы коммент хэсэгт нь коммент бичиж үлдээгээрэй. За тэгээд бас шеэрлээд найзуудтайгаа бас хуваалцаарай. Дараагийн хичээлдээ би та нартай ховсын эмчилгээний талаар одоо маш гоё хичээлүүдийг ол оруулах болно. За миний би ховсын эмчилгээ, ховс гэж юу вэ гэдэг маш олон гадаадын их сурвалжаас ялангуяа Оросын сэтгэл судлаачдаас маш их хичээлүүдийг авч маш их судалж байгаа. Миний заадаг бүх техникүүд маань болохоор Оросын албаны улсын сэтгэл зүйчдийн сэтгэл засалчдын заадаг ийм техникүүд байгаа. Тэгэхээр Монголда бас шинэлэг ийм зүйлүүд болж байгаа. Тэгэхээр манай 1 сарын сургалтанд амжиж хамрагдаарай. Мөн манай сувагт одоо subscribe дарааж нэгдээрээ тэгээд найзуудтайгаа бас хуваалцаарай. Тэгээд баяртай.